MJ1 Fighting Championship 17 тэмцээнд 66 кг-ийн чансааг олох тулаан тололтохоор Цэнхэр булангаас Хинтээ аймагт төрсэн 171 см өндөртэй 28 настай 2020 оны сорилдоор ялал байгуулж гарч ирсэн ирээдүйн MMA тамирчин их зэргийн Мөнхчүүдөд тололтохоор Улаанбулангаас Баянгор аймагт Баянбулаг сумд төрсэн 171 см өндөртэй 24 настай 2 тулаан хийж 2 ялсан 112 академийн тамирчин Баянгор аймгийн цагдаагийн албанаас оролцож буй Төмөн Дэмэрлийн Навжаргал. Тохоо толгоонд байхгүй, эмзэг эрхэндээ довтлохгүй, нүдний сөвлөө гараагаа хийхгүй. Команд сенс. За 4 тулаан эхлэхэд бэлэн болсон байна. Нэмж жаргалын эсрэг мөнхчүүлүүн 66 кг хэмжээ. За ургаар хажуудаа хар давуулаа зогссон. Доороос хажууд зогтон давхар хамсан. За гараа холбоод авсан. Клотин бол. Тэпүксоо нэмж авах. Хорос бүдүүхгүй хугацаанд явуулсан. Бүдүүчтэй гайхаж өгдөө тулаан үлдчихэж байна. Зөөр академийн тамирчин Төмөн Дэмэрлийн Навжаргал. За Навжаргалынхаа сэтгэгдэх сонсон энэ тулааны. За ингээд энд хүрэн сугалсан нийт нутгийн зон олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ 57 кг-д тоглох байсан боловч өөрсөлдөх тамирчин эрүүл мэндийн шалтгаантай байсан. Тэгээд 66 тоглолоо. Надтай тоглосон залууд бас баяр хүргэе. Богино хугацаанд дуудлага өмнө хүлээж авсанд баярлалаа гэж хэлье. Тэгээ Баянгор аймгийнхаа нутгийн удирдлагууд бол цагдаагийн газрынхаа нийт бие бүрэлдэхүүнд Баянгор аймгийн төгс 80 жилийн гайхалтай баярын мэндийг хүргье. Ялалт байгуулсан Төмөн Дэмэрлийн Навжаргалын шагналыг гардуулах хэмээн Баянгор аймгийн цэргийн хилцээний дарга хурандаа нэмэх баяр тэнийг эргүү дэвчээр өрж байна. За Баянгор аймаг дахь цагдаагийн газрын нэр дээр өрсөлдөж байгаа энэ тамирчин бол яа харахгүй дэлхийн чансаатай ийм мундаг тамирчин. Тэгээ энэ тамирчин бол Баянгор аймгийн унган хүүхэд. Тэгээд энэ хүүхд залуудаа энэ тамирчиндаа бид амжилт хүсээд хамгийн өндөрлөг тэмүүлдэг шонхор шувуу, хамгийн хур цараатай шалмаг шонхор шувуун энэ сайхан дурсгалын зүйлийг бэлэг болгон өгч байна. Амжилт хүсье. За тэгээд Баянгор аймаг дахь мөнх холд Юмон ХХК шонхор харуул хамгаалтын албанаас Навжаргалд дурсгалын зүйлийг гардуулж байна.